байна. Тэгээд 20 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдөр маш онцгой дугаар. Peanut butter байна. Анжели байна. Тэгээд өнөөдөр манай peanut butter маань 99 20 дугаар дугаар. Тэгээ одоо peanut butter маань ер нь бол тогтмол орно. Буцаж иргэн ирсэн. Тэгээ одоо peanut butter and jelly-гийн era иргэн ирлээ. Тэглээ. Надгүйгээр 9 дугаар хийсэн. Jelly-тэй баярыг. За тэгээ Португал ямар байв та? Португал нь тэгэхээр гоё нарлаг 70 хэрэг дээр гоё юла. Тий над дээр ирсэн. Би ирсэн. Тэгээд уулзалт хийсэн. Тийм тэгээд Португал би 12 сард анхныхаа удаа surf хийж үзсэн. Тэгээд ер нь бол манай гиг нь бол их сайхан газар ингээд байсан юм билээ. Тэгээд ер нь гоё 70 хэрэгтэй гоёсан. Одоо санаж байна. Гэтэ гоё байж байгаа юм болоо гоё наа. За тэгээд Польшийн амьдрал ямар вэ? Би анхныхаа ажлын трипээр Польш сая хэдхэн өдрийн өмнө яваад ирсэн. Тэгээд Унгараас бол надад нар амар багтаа байсан болохоор тэр нь бол жоохон гонигтай санагдсан. Гэхдээ яг хуу хамт явсан хүмүүс нь гоё байсан. Тэгээд хийсэн юмнууд нь хөвчлөлтэй байсан болохоор ер нь бол даагүй байсан. Гэхдээ ер нь би ингээд ирээдүйд амьдрах юм бол би ингээд хойшоо ер нь явахгүй мөлий. Би ер нь яг ингээд мэдгүй залуухан байхад жоохон байхад ингээд нөгөө Скандинавын улсууд гэл амар гоёор ярьдэн штэ. Финлянд, Швед, Мэд юм уу гэд амар гоёор ярьдаг. Тэгэхэд угаасаа уг нь амар тийм Норвег гэд амар өндөр хөгжилтэй угаасаа гоё газрууд гэдэг нь үнэн ч гэсэн би ингээд нөгөө нэг Монгол улсын чинь нөгөө нэг Улаанбаатарын чинь нөгөө the land of eternal sunshine энтер гэж хэлдэг штэ. Тэгээд тэрнээс болоод ч юм уу ер нь ингээд монгол хүмүүст бол ингээд амьдрахад нар амар чухал гэдэг юм шиг санагдсан байхгүй юу? Тийм штэ. Өдөр нар харахгүй хахаар амар гонигтай амар депресснэсэн. Тэгээд тэр нь ингээд за ер нь бол би удаан хугацаанд бол Европын хойшоогоо бол амьдрахгүй юм байна гэж ер нь бол жоохон бодж үзье. Хэр өндөр цалинтайсэн ч хамаагүй. Харин тийм Португал бол амар гоё шүү дээ. Испани гоё. Харин тийм өндөр цалинтай онлайнаар ажил хийдэг бол яг тохиромжтой тий. Тэгээд Финланд тэр Норвег гэдэг одоо хүүхдүүдтэй хамт суралцж байхад ингээд манай такс өндөр, татвар өндөр л гэдэг. Гэтэ өөрийнхөө улсад амьдрал л бас нөө дассан газрын даваа зөөлөн гэхчээр тийм байдаг. За өнөөдөр сони ачи юу вэ? За өнөөдөр ажиллаа игээд ажилдаа орсон. Тэгээд ажиллаа игээл тэгээд ирж байна. Өнөөдөр надад нэг юм намайг амар том хүн болсон гэдгийг мэдрүүлэх нэг асуудал болсон байхгүй юу? Манай угаалгын машин нэг хэдхэн хоногийн өмнө за 2-7 хоногийн өмнө дэлбрээд тийм амар их юм хийсэн юм шиг байна. Тэгээд тэр дэлбрээд тэрнээс хойш би ингээд 2-7 хоног ингээд хувцас угаахгүй ингээд цуглаал байсан. Тэгээ өнөөдөр яг харсан чинь яг хүн ирээд засгсан чинь бүр яг дэлбэрсэн уул мөр нь үлдсэн. Тэгээ манай их ч ингээд эн чинь ингээд чи дэлблээ гэсэн юм шүү дээ. Тэгэхээр ингээд төлбөрөө ингээд чи бараг өөрөө төлөх шаардлагатай болох шүү энэ төр гэж хэлээл. Тэгэл би oh my god би аав ээжтэйг амьдарч исэн бол хизээж угаалгын машин дэлбэрлээ гэсэн асуудал санаа зовхгүй байгаасан бах та. Тэгээд би ер нь тэгээд тэр ихчээс надаа чи бас ямар гайхамшигтай охин бэ? Энэ угаалгын машин ингээд 5 жил ингээд зүгээр яг нэг чи ингээд эвлээчлээ гэл тэгэл би ч тэр дэлхийр жоохон онцгой шүү. Marketplace дээрээс нэг угаалгын машин яриа хэмтэн мэт шүү. Бүр шинээр солихоор болсон юм тий. Гэтэ нөгөө нэг хүмүүс ирж ирээ засвар хийгээ. Тэгээд би ингээд зүгээр ичтэлсэн байхгүй. Засвар нь ингээд үнэтэй гарах юм бол та ингээд зарим мөнгөний надаас ингээд суудахчаарай гэдэг юм тэгэл. Тиймэрхүү юм болсон. За ном руу орцгаах удаа. За тэгээ. Өнөөдөр ямар ном байсан бэлээ? Rich Dad Poor Dad гэдэг probably Монгол хэл дээр ч гэсэн байдаг ах. Нөгөө амар алдартай. Баян аав ядуу аав гэдэг. Тэгээд би бас нэг найзаас сонссон чи наа чи манай аавын нөгөө нэг шүүгэн дотор үйдэн штэ гэд баян аав ядуу аав гэж цомот гисэн. Тэгээд ямар ном санагцсан? Ер нь би номны талаар өмнө аягүй их сонсч байсан. Тэг бас эхнэрийнх нь ном Роберт Баян эмэгтэй гэдэг Кийосаки. Тийм Баян эмэгтэй эхнэрийнх нь номын үрд нь уншижсэн. Тэгээд өөрийнхөө нөхөрийн талаар ингэ ярьдаг байсан. Rich Dad Poor Dad номдоо ингэж тусгасан эдэргээд. Тэгээд яг ишлүүдийн сонсчээсэн гэтээ бүтнээр нь ингэж уншиж байгаагүй. Тэгээд яг бүтнээр нь уншсан чинь ер нь ингээд хүний ингээд сэтгхүүгээ өөрчилж чадвал яаж баяж байгаа харгыг ер нь зааж өгч хэлээ. За тэгээд эхнээс нь явж эхлэх үү. Ер нь бол энэ ном болохоор 10 ингээд бүлэгт хуваацсан. Тэгээ бүлгэн болгоноосоо ер нь бол ингээд суралцах тиймэрхүү үйл явдлуудаа ингээд ярьж өгчээсэн. Тэгээд би анх нэрийг сонсчод жоохон гайхчихсан байхгүй юу. Баян ядуу аав гэд ягаад хоёр аавтай бол ингээд би ингээд нэг тийм ижил хүснэн хосын ингээд хүүхдэн тэгээд хосвол ягаад нэг нь баян нөгөөх нь ядуу юм болоо энэ тэргээ бодож байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд ядуу аав нь яг номон дээр бол аавыгаа эзэж ядуу аав гэж бол нэрлэдэг шүү дээ. Нөгөө боловсралтай аав гэж нэрлэдэгсэн.
Тэгээд ядуу аав нь болохоор өөрийнх нь төрсэн аав. Тэнгүүд нь баян аав нь болохоор найзынх нь аав нь гэдэг хүн байсан шүү дээ, тий. Тэгээд аав нь болохоор жигнэсээ яг ядуу хүн гэхээсээ илүү санхүүгийн мэдлэг муутай хүн байсан. Тэгээд санхүүгийн мэдлэг муутай хүн байсан мөрчлөө амар ухаантай хүн байсан ч гэсэн эд хөрөнгөө яаж зарцуулах энтрээ сайн мэдэхгүй болохоор ер нь бол хизээч яг баян аавынх нь хүрч чадсан тэр амжилтанд хүрч чадаагүй. Тэгээд энэ хүү болохоор ганцхан баян ааваасаа ч үстэй ядуу баян ааваасаа хойлонгоос нь авах юмар ягаад аваад тэгээд юу хийх ёстой, юу хийхгүй байх ёстой гэдгийг ер нь бол амар ойлгох шиг байсан шүү. Тий. Тэг яг тэгсэн. Яг сэтгхүүг нь ялгаатайсэн те. Зүгээр ингээ гадна яг яаж энэ баян аав яаж юм баян байгаад байгаа. Тэгээд ингээд ядуу аав маань яг яаж юм байгаад байгаа ингээд ер нь сэтгхүүний ялгаа ер нь гарч ирж байсан. Тэгээд энэ ном бичиж байгаа залуу зохиолч маань өөрөө яг ингээд тэр сэтгхүүг нь ингээд судлаад юу гэж бодож ингэж юу удаж сэтгэж амьдарч ийж ингэж амжилтанд хүртээ мал гэдэг ер нь ингээд сайн тунгаагаад тэгээд энэ номыг бичсэн байгаа. Тэгээд баян аавын ядуу аавын ялгаануудаа эхлээд ингээд айгу тоочод яриад байдаг те. Одоо баян аав нь ингээд ядуу аав жишээ нь одоо ингээд үнэтэй юм байх юм бол наадах чи бид нар ингээд авч дийлэхгүй гэдэг жахад баян аав нь юу хийвэл энийг авч дийлэх вэ гэд ингээд тэгэнгүүт ингээд бидний тарих тэр яг энэ зүйлийг яаж худалдаж авах вэ гэдэг дээр ажиллаж эхэлнэ. Харин энэнийг ерөөсөө авч чадахгүй гэвэл ерөөсөө тэгэл тэрнчэнэ ингээд зогсоод өвхөн л айдалд орно гэсэн нэг тийм ялгаанууд зөндөө гарч ирж байна. За тэгээд би дэлгэцэн дээр ер нь ингээд номныхаа надад яг амар хамгийн их туссан ер нь хэсгүүдийг ингээд бичсэн. Тэгээд тэрнээсээ эхлүүлээд ярих юм бол хамгийн анхны ингээд энэ хүний амар онцолж исэн хэсэг нь юу байсан бэ гэхээр хөрөнгө болон үр хоёроо ингээд ялгаж сурах нь хамгийн чухал зүйл байдаг. Яагаад гэвэл хөрөнгө гэд чиний хөрөнгө чинь өөрөө хөрөнгө үүсгэж явах хэвээр. Тэнгүүд нь тэр хөрөнгөөрөө чи амьдрах хэвээр ингээд байнгын өөрийнхөө хөдөлмөрөө мөнгөөр ингээд солиод амьдрах юм бол чи хизээч яг баян болж чадахгүй гэж ярьжсэн. Тэгээд ямар ихэнхдээ хүмүүс яаж амьдрдаг вэ гэхлээр насан туршдаа ингээд өндөр боловсрал эзэмшин. Өндөр боловсролынхаа ингээд юунд үр шимд нь болохоор ингээд алдартай одоо том компаниудын нэгэнд орно. Тэгэл тэр компани ингээд 10, 20, 30, 40 жил ажиллаад тэгээд төртөө гараа тэгээд их үедээ ингээд эрх чөлөөтэй болдог гэсэн нэг тиймэрхүү амьдралын замналаар явдаг. Гэхдээ нэг ч баян хүн баяжхтаа тийм замналаар бол яваагүй. Гэхдээ энэ болохоор яг хуу хизээч өөр компани төлөө ажиллаагүй гэсэн үг бол биш. Гэхдээ ингээд энэ хүмүүс ингээд ядуу болон дунд ангиас одоо юугаараа ялгаатай байсан бэ гэхэлэр үр тэгээд хөрөнгө хоёр амар ялгадаг байсан тий. Тэгээ одоо хамгийн ингээд надад бас ингээд ойрын үед амар юм бодогж исэн сэдвүүд нь юу байсан бэ гэхэлэр нөгөө нэг real estate авах уугүй юу гэдгээ би ойрын үед амар их бодож исэн байхгүй. Тэгээд тэрний бодол дээр бас надад амар тийм нөлөөлөхөөр ингээд юм өсгсөн. Би ингээд яг чи ингээд одооний залуучуудын хувьд чинь 30-аас өмнө ч юм уу 40-аас өмнө яг өөрийн гэсэн байшинтай болох нь ингээд амар чухал юм байгаад байдаг шүү дээ. Гэхдээ энэ ахын ингээд хэлж байгаагаар бол ингээд орон сууц авах гэдэг чинь дээр үед болохоор ингээд хөрөнгө гэсэн юм бол ингээд болж исэн үе бол байсан. Гэхдээ одоо орон сууц гэдэг чинь бол өөрөө яг хөрөнгө гэж хэлэхэд яг хэцүү. Мэдээж ингээд чиний нэр нь доор байна. Гэхдээ хөрөнгө чинь ингээд байлаа гэд тэрэн дээрээ юу ч босохгүй байх юм бол тэр чинь яг хөрөнгө биш гэд. Тэгээд чи одоо 200 сая за 300 саяар нэг байшин зээлээр авлаа тий. Тэгээд тэр зээлээ бүр хэд 10 20 жил төллөө. Тэгэл тэр чинь болохоор ингээд тэр байшингийнх чинь төлөгдөж байгаа тал мөнгө нь болохоор яг хүүндээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр чиний ингээд төлж байгаа мөнгө чинь өөр нэг хүний халаасанд өөр нэг хүнийг баян болгох гад ингээд явж байгаа зүйл. Тэгээд энэ хүн болон эхнэр мэлнэр нь жишээ нь юу идэг байсан бэ гэхээр өөртөө ингээд хөрөнгөө босгох дээр амар анхаардаг. Тэгээ хөрөнгө дээрээ босгоод тэгээд тэрнээсээ ингээд үлдсэн мөнгөөрөө өөртөө гоё юм авдаг. Тэгээд ингээд хөдөлмөрч жисний эцэст нэг өдөр эхнэр нь яваал тэгэл Mercedes Benz өөртөө ингээд авцсан. Тэгэл ер нь бол тийм байдлаар ер нь яг бодох нь илүү зөв байдаг юм байна гэл. Тэгээд одоо чинь хүн одоо чинь машин авах, хувцас авах тэрийгээ ингээд бид хэд хөрөнгө гэсэн категорид оруулдаг штэ. Гэтэ үнэн эрэхтэй чиний тэр хөрөнгө чинь өөр нэг ингээд юм тэрэн дээрээ босгох тийм чадваргүй зүйл бол жоохон хөрөнгө биш. Маягийн гар юу нь ярьсан. Одоо чинь хөрөнгө гэж энэ хүний хувьд одоо юу тооцогдох вэ гэхээр одоо хувьцаа тэгээд одоо investment тэгээд одоо real estate газар аваа тэгээд тэр газараа ингээд зарах тиймэрхүү бизнес ч байт юм уу те эсвэл өөрийн гэсэн компанитай болох эсвэл жижиг дунд компаниуд ингээд том хувьцаа эзэмшиж болоод тэгээд тэрнийхээ үр шимээ авах ч байт юм уу энэ юмыг болохоор энэ яг хүн хөрөнгө гэж харж байгаа тэгэнгүүтээ яг
хөрөнгө нь яг чиний одоо full time ажиллаас чинь их мөнгийг ингээд зүгээр байжангаараа босгож чаддаг тэр үед чи болохоор ингээд санхүүгийн эрхчлөөнд хүрсэн гэж бол яг үзт юм л. Тийм. Тэр нь бол бас амар туссан надад. Харин тэгээд чи одоо ингээд ажиллаж эхлээд өөрийнхөө төлөө ажилтдаг юм аа. Эхлээд ингээд улсын төлөө ажилтیں۔ Чамаа ингээд мөнгө олонгууд уус ингээд татвар гээд маш олон одоо 6 сарын жилийн ингээд 6 сарын тэнцэх мөнгө чи авд юм аа. Тэгээ тийм учраас чи ер нь өөрийнхөө төлөө ажиллаагүй. Тийм болохоор ингээд улсын төлөө ажиллаж байгаа. Тэгээ улсын төлөө ингээд ажиллаж болсон мөнгөөр ингээд за ингээд улсад талын нүд юм байна. Тэгээд үлдсэн талаар нь яг ингээд зүгээр л эзэл болгоод ах юм бол тэр чи ерөөсөө амарч өөрөө жахгүй тэгээл 30 40 жил ажил нь ерөөсөө ажилласаар л ах болно. Тэгээ өөрийгөө ерөөсөө чөлөөлж чадахгүй. Тэр улсад ажиллах одоо тийм үргээсээ. Тэгээ тийм учраас одоо олсон мөнгөөрөө ямар нэг аргаар хөрөнгө оруулаад тэрийг өсгөж ийж урд нь ингээд мөнгө чинь өсөж тийм. Тэгэхгүй бол ингээд зарцуулах юм бол тэр чинь угаасаа ингээд алга болчихно. Тэгээд яг үлдсэн мөнгөөр нь ингээд янз бүрийн ингээд чиний хэлээр одоо хөрөнгө оруулаад инвестмент хийгээд real estate одоо тэр яг ингээд өсөж чадах юмдаа ингээд оруулж чадах юм бол яг ингээд чи ингээд хурдан санхүүгийн эрхчлөөнд хүрнэ. Харин хэрвээ ингээд за ингээд ажиллаа л. Тэгэл яг үнэлэхэд ингээд улсын төлөө ажилласан. Тэг яг хэдэн жил болцсон. Тэгээд санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд ер нь илүү хэцүү. Тэгээд тийм учраас яг баян аавын сэтгэлгээ нь болохоор ингээд одоо ингээд цалингаа авчаад хүмүүст ингээд эхлээд төлөөд байдаг ингээд одоо ядуу аав нь одоо жишээ нь ингээд эхлээд төлөөд байдаг ингээд устдаа мөнгө өгж гин. За тэгээд байрны зээл авсан бол тэрэндээ өгж гин. Машины зээл авсан бол тэрэндээ өгж гин. За тэгээд хүнээс мөнгө зээлсэн бол тэрэндээ өгж гин. Ингэсээр байгаа өөртөө ингээд хадгалах юу ч мөнгө үлдээгүй. Тэгэхээр ер нь эхлээд өөртөө мөнгө хадгалах хэрэгтэй гэнэ. Би одоо энийгээ ингээд хөрөнгө орууландаа гэсэн мөнгө өөртөө гяс ингэж цалингаасаа хадгалж үлдээд тэрийг ингэж өгчөөд тэгээд өөрт нь үлдсэн мөнгөөрөө хүмүүст өгөх мөнгө өгөх хэрэгтэй. Эхлээд өөртөө зарцуулчаад тэггүй бол ингээд хүмүүст эхлээд ингэж өгчөөд тэгээд өөртөө ямар ч мөнгө үлдэхгүй. Тэгээд тийм болохоор ингээд чиний ингээд asset одоо хөрөнгө чинь ерөөсөө өсөхгүй. Тэгэл зүгээр хүмүүст өөр өгсөн тэнцээ ингээд зарцуулсан мөнгө чинь л өсөд байна. Тэгээ тийм болохоор эхлээ өөртөө хадгалангууд тархичаа ажиллаж эхлэнэ гинэ. Энэ хүмүүст яаж мөнгө өглөө ингээ хүн өөрөө ингээд аваа гээд ах юм бол ингээд тархичаа ингээд ажиллаж эхлэнэ гээд би яаж илүү их мөнгө олж эдрийн мөнгөийг төлөх вэ гэсэн аргаар ажиллаж эхлэх учраас эхлээд өөртөө мөнгө хадгалж үлдээ. Тэгээ үлдснээр нь хүмүүст өгөх юм бол тэгээ газ ингээл одоо илүү хоёр давхар ажил хийдэг ч юм уу эсвэл мөнгөө яаж өсөх үү гэд тэрний талаар ингээд бодож эхлэн. Тийм болохоор эхлээд өөртөө мөнгө хадгалах хэрэгтэй гэсэн санаа гаргаж өгсөн. Яг зөв. Тэгээд бас манай ахын ер нь бол энэ номон дээр амар хонцолж исэн санаа нь болохоор юу гэсэн бэ гэхэлэр financial knowledge буюу санхүүгийн талаарх мэдлэгээ хүн өсөх ёстой. Яг тэгвэл ингээд чи ингээд өөрийнхөө амьдралыг эзэн байгаа штэ. Тэгээд тийм байхад яг ингээд чи энэ мэдлэгийг өөр нэг хүн даатгах гэдэг чинь болохоор чиний ингээд баг хийж болох хамгийн том алдаануудын нэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өөрөө ядаж basic financial knowledge гэсэн тэр мэдлэгээ хоримтлуул тэр авч ижиж тэр чинь болохоор ингээд өөртөө ингээд мэдлэгэндээ хөрөнгө оруулах гэдэг энэ талаар бас энэ хүн ингээд номон дээр амар олон удаа тавцсан. Тэгэд яг үл чи ингээд ийм basic одоо чинь хөрөнгө үр хоёроо ялгах тиймэрхүү мэдлэг байхгүй байхад чи ер нь хашааж явж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд бас ингээд энэ дээр ингээд баян хүмүүсийн бас ялгаж байгаа ялгаа нь юун дээрээ гарч байгаа гэхээр баян хүмүүс болохоор үргэлж яг өөртөө төрүүлж төлдөг. Яг сая гинэнийг хэлснээр. Тэгээд юугаар дамжуулж ингэдэг вэ гэхээр ингээд corporation гэсэн юм байгаа шүү дээ, компани. Тэгээд зүгээр ингээд наад захын юмнаас бодох юм бол компаниудын төлдөг такс, хувь хүний төлдөг такс хоёр чинь амар ялгаатай зүйл байдаг. Тэгээ Америк жишээ нь сая бишээ 20 онд Трамп гарч байхдаа ингээд corporate tax 35% байсан бол тэрийг ингээд 21% болгосон. Ийм болохоор ер нь бол Трампи чинь ингээд амар яг баян хүмүүст яг ингээд тусалдаг тиймэрхүү хүн болохоор ингээд баян хүмүүс Трампиг ер нь амар дэмждэг шүү дээ. Яагаад ингээд баян хүмүүс ингээд иймэрхүү хүмүүсийг дэмжиж байна вэ гэхээр ингээд ядуу хүмүүсийн мэдгүй энэ ингээд улсад government-д нөлөөлж чаддаг хүмүүс нь энэ баян хүмүүс байгаад байдаг. За буцаад зэдрүүг орох юм бол одоо жишээ нь ингээд баян хүмүүсийн income statement нь яаж харагддаг вэ гэхэлэр
ашигаа олчин те. Ингээд мөнгө олчин, цэвэр мөнгө ямар ч ингээд суутгал мутгал байхгүй мөнгө олчин. Тэгээ энээсээ болохоор ингээд бараа төлбөр гэсэн өртгөө гаргах чинь. Тэгээ энээсээ болохоор ингээд operating expense буюу үйл ажиллагаанд зарлагдж байгаа ингээд мөнгө нь гарч ирж байгаа. Тэнгүүд нь энэ дотор нь юу багтчихв? Өөртөө авж байгаа байр, өөртөө авж байгаа машин, зөвхөн компани зардал гэсэн юмд ингээд иймэрхүү юмнууд нь багтж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү юмнууд нь ямар мөнгө вэ гэхлээр pre-tax money буюу такс төлөгдөөгүй байгаа хэмжээндээсээ энэ хүмүүс ингээд хоолны газар хоол идчихэж чинь те ингээд хүнсээ цуглуулж чинь тэгээд байшаа авчин, машин авчин вирус ямар ч tax deduction-гүй тэнгүүд нь энэ үдцэд нь гарч ирсэн мөнгө нь болохоор чиний profit ч юм буюу цэвэр ашиг ч юм болж байгаа байхгүй. Тэгээд цэвэр ашигаас чинь болохоор ингээд татварчин суудагдаа явчихсан. Тэгэхээр ингээд энэ хүн ингээд өөртөө төрүүлээд төлсөн байгаа байхгүй. Яг corporation гэсэн өөрийнхөө ингээд компаниараа дамжуулан ийм болохоор иймэрхүү жижигэн ингээд юмнуудыг ойлгоод мэдхийн тулд хүн болохоор өөрөө ингээд санхүүгийн мэдлэгээ ингээд нэмээд тэгээд тэр ингээд education-д өөрөө ингээд хөрөнгө оруулах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл одоо жишээ нь энэ хүний аав нь амар мундаг багш байлоо юу вэ? За ямар ч гэсэн нэг тийм санхүүтэй холбоогүй хүн заяа. Тэгээд тэр мэрэгчлээ амар сайн. Тэгээ амар цалин өндөр авдаг. Гэхдээ ингээд хүмүүс ингээд санхүүгийн мэдлэг нь дутмаг байхаараа цалин өндөр авч эхлэхээрээ илүү их мөнгө үрж эхлээд идэг. Илүү их мөнгө үрж эхлээд байгаа болохоор яг proportionally тэр хүний ингээд өөрт нь үлдэж байгаа яг мөнгө нь хизээч яг ингээд өөрчлөгддөг. Тийм болохоор бас ер нь бол хамгийн чухал юмнуудын нэг нь яг хүсэлт ачаалгаа ингээд дарж сурах тийм. Тэгээд ямар ч гэсэн үргэлж ингээд хөрөнгө босгох хэрэгтэй гэдгийг санах нь бас чухал юм шиг санагдсан. Яг нөгөө нэг одоо хосууд ингээд хамтдаа амьдарч эхлэхэрэг ч юм уу. За одоо хоёул хамт амьдарч байгаа юм чинь байраа томсгоё, машинаа томсгоё. Илүү их юм авъя, гэртээ ингээ илүү тавилга авъя гэд ингээл зардал нь л өсөд идэг. Тэгэл зардал нь өсөд тахаар ингээ хэдий ингээ 2 цалинтай болж байгаа ч гэсэн ингээ зардал нь өсөд тахаар ерөөсө 27 өсөхгүй. Тэгээд тийм болохоор ер нь ингээл ирээдүйдээ ингээл ажиллаар л ерөөсө ингээ юунд төрөхгүй. Хөрчлөөнд төрөхгүй. Тийм болохоор ер нь бол цалин нэмэгдсэн ч ер нь яг л ижил амьдрал нь өөрчлөгдөхгүй. Тийм болохоор яг ингээ self discipline буюу өөрийгөө ингээ барьж чадах гэсэн тэр юм бол амар чухал. Тэрийг бол нэг амар сайн чадахгүй байгаа ч гэсэн хичээнэ. Бас нэг McDonald's бол зүгээр бүр ирийн бизнес биш юм аа. Real estate business. Энэ бол ерөөсөө хамгийн ингээд хүн их ордог, ингээд олон ингээд гудамж ингээд огтлцож байгаа тийм газар байралтай. Тэг яг тийм хамгийн их хүн ордог газрыг ингээд авдаг, ингээд эзэмшдэг учраас McDonald's-ийн эзэн бол би бол бургерийн бизнес ажилуулдаггүй. Би бол ингээд real estate одоо байшин үйл хөдлөх хөрөнгийн бизнестэй юм аа гэж хэлжсэн. Тэгээд үйл хөдлөхийн бизнес нь ингээд үр ашиг нь өсөөл байгаа хгүй тий ингээд байрлалынх нь зах зээлийнх нь үнэн өсөөл. Тийм тэгээд бүрээрийн бизнес нь л ингээд өөрт нь ашиг авчирдаггүй харин үйл хөдлөхийн бизнес нь өөрт нь ашиг авчирдаг. Тийм. За тэгээд яг энэ бүлгийн би өчигдөр уншиж байхад надад бас амар юм бодогдсон байхгүй юу? Яг ингээд англиар болохоор job is an acronym for just over broke гэсэн. Тэгээд GOB гэдэг. Тэгээд ажилтай байна гэдэг чинь болохоор чи ингээд дүнгэж ингээд ядуурлаас дээр байна гэсэн үгтэй ижилхэн. Тэгээд яадаг вэ гэхлээр ингээд ажилчид болохоор ингээд халагдхаас айгаад компанидаа ингээм амар үнчээр ажилдаг. Харин компани нь болохоор зөрүүлээд энэ хүн яаж миний компаниас гарахгүй байх вэ гэдэгт ингээд тулсан минимум цалингийн л өгдөг. Тэгээд иймэрхүү харилцаанд байхаар мэдээж нөгөө нэг хөрөнгө оруулагчид тэгээд компани нь өөрөө баяжаад идэг. Ажилчид нь болохоор тэгэл зүтгэл тэр одоо жишээ нь 3-4 сарын дараа ирэх одоо тэр promotion тэр албан тушаалын дээшээ болох тэр ингээд юмны төлөө ажиллаад идэг. Гэхдээ ер нь бол ингээд баг хизээч гарч чадахгүй иймэрхүү юмд орчиж байгаа байхгүй юу? Rat race. Тийм rat race гэдэг ингээд ер нь бол харахны уралдаан гэж ер нь бол энийг нэрлэж байгаа. Тэгээд яг хүмүүс болохоор ингээд ихэнх хүмүүс бусад хүмүүсийн одоо эд хөрөнгийг босгох дээр хэдэн жил 10-20 жил ажиллаад хүний мөрөөдлийн төлөө ажиллаад байдаг. Гэхдээ энэ нь болохоор ингээд ажил хийхгүй бай гэсэн үг бол биш. Мэдээж ингээд гигнэ ч гэсэн би ч гэсэн ингээд бүгдээрээ ингээд full time ажиллаа хийдгэрээ хийж байгаа. Гэхдээ энийхээ хажууд ингээд өөрсдийгөө ингээд мартаж болохгүй гэдэг амар олоодаа санаалж байгаа тийм. Яг бол чи өөрийнхөө амьдралын хамгийн том ингээд гол дүр юм чинь үргэлж өөртөө хөрөнгө оруулахаа мартаж болохгүй. Өөртөө хамгийн түрүүн төлөхөө мартаж болохгүй. Өөрийнхөө боловсролоо ингээд өсгөхөө мартаж болохгүй гэдэг.
Тэгээд бас өөр дээрийг хямдхан хандаж болохгүй юм шиг байна. Энэ хүний бас нөгөө нэг хэлсэн жишээн дээр нөгөө семинар янз бүрийн ингээл сургалт мургалтууд байгаад байдаг шүү дээ. 2 хоногийн сургалт ч юм уу, 1 хоногийн сургалт ч юм уу. Тэгэл энэ хүн болохоор залуу наснаараа яг ингээд үйл хөдлөлийн бизнест ингээд амар орохыг хүсэж исэн. Тэгээд орохыг хүсэж байхдаа нэг сургалтын дээр 2 хоногийн сургалтын дээр $385 тэр сургалтын төлөөд орсон гинэ. Тэгсэн чинь яг одоо бодох нэ тэр сургалтнаас гарч ирсэн ашиг нь ингээ $2 сая тавсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо би ч гэсэн яг өөрийгөө ингээ боддог байхгүй. Ингээл ямар нэг юм сурмаар санагдахаар ингээд мөнгө төлнө гэхээр тэрнээс амар татхнаад байдаг. Гэтэ яг үнээр ихтэй ингээд би өөртөө л ялангуяа ингээд залуу хүмүүс яг ингээд алдах юм ихгүй байх үе дээрээ өөртөөрөө мөнгө зөндөө хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг яадаг гэсэн. Тэгээд ирээдүйд одоо хоёлоо угаасаа л илүү их мөнгөтэй болно шүү дээ. Тэгээд тэх үедээ ингээд алдах юмнууд илүү олон гарч ирээд тэгээд алдах мөнгө ч гэсэн илүү олж эхлэх үед яг ингээд амар айдаг. Тийм болохоор яг ингээд алдах мөнгө багтаагаа дээрээ илүү их юм сураад тэгээд тэрийг ингээд тийм одоо ирээдүйд их мөнгөн дээр алдж ийснаас жоохон байгаа мөнгөн дээр алдаад тэгээд тэр ингээд амьдралын үн цэнтэй сургамжийг эртхэн авцсан дээр гэдэг нь бас нэр тийм шүү. Тийм байна тий. Бас нэг жишээсэн шүү дээ. Нэг хүн ингээд машин авахыг хүсчихсэн. Тэгээд аав нь ингээд машины мөнгөний хүү яах вэ гэж бодож байгаа. Тэгээд манай зохиолч ингээд дараа нь яасан бэг асуусан чинь би хүүдээ тэр мөнгийг өгсөн. Гэтэ энэ мөнгийг ингээд өсгөөж чадвал тэр ингээд чиний мөнгө чи өөрийнхөө ингээд машин аавна. Эсвэл тэгээд зүгээр өөрөө зүгээр машин авч болно. Зайл нэг нь шийдгээд. Тэгсэн чинь тэр хүн ингээд мөнгө өсөхөөс гадна яг ингээд маш үнэтэй сургамж авсан. Одоо ингээд мөнгийг зүгээр ингээд зарцуулвал зүгээр ингээд явчих юм байна. Зарцуулагдаал явчих юм байна. Тэгээд тийм тэгжсэн ш нь нэг үлдсэн мөнгөөр нь коллежийн төлбөрийг төлөөрэй гэд. Тэгээд тэр хүү ингээд бүр тэгээд сургалтанд суугаад өөрийнхөө ингээд мэдлэгийг ингээд сайжруулад санхүүгийн мэдлэгээ сайжруулад тэгээ мөнгө өсөх арга болоод тэгээ коллежийн төлбөрийг төрүүлээд машинаач аваад тэгээд авдаач бараг буцаан мөнгө нөхсөн бэлөө. Тэгээ ер нь бол тэгээ санаж байна ч. Хойлоо арай жоох өөрийг уншсан юм шиг байна. Тийм байна. Минийх дээр нөгөө нэг яг ижлэгэн төөх ихсэн. Яг ингээд машин авч үг гээд $3,000 өгөөд тэгээ чи $6,000 болгож чадах юм бол чи ингээд машин аваа гэдгийгсэн чинь нөгөө хүүн болохоор яг $2,000 алдсан гэж гарч ирсэн. Тэгээд яг $1,000 үлдсэн. Тэгтээ ингээд яг үнийн ихтэй баг нөгөө эцээц тэр юу яасан бэ гэхээр stock market-д амар сонирхолтой болсон. Тэгээ үнийн ихтэй stock market. Тийм үнийн ихтэй яг тэр машин авах сонирхол нь баг ингээд байхгүй болсон. Тэгээд энэ дээр болохоор хүүдээ их үнцэнтэй зөвлөгөө өглөө гэд ер нь бол юу яжсэн. Тиймэрхүү марч. Одоо өгсөн мөнгнөөсөө илүү их үнцэн өглөө гэдэг тийм. Тэгээ яад бол аав нь болохоор ингээд хүүгээ иймэрхүү имийг бага мөнгө дээр жоохон бахтаа сурсан илүү зүгээр гэж утсан болохоор иймэрхүү юм болсон байлээ. За тэгээд бас энэ номын нэг бас чухал санаа нэг л штэ. Нэг алдхаас айх юм бол угаасаа хаашаач хөдлөхгүй гэд ер нь л гарч ирсэн. Fear of losing is алдах айдас одоо алдахгүй байх айдасаас их байх юм бол амжилтанд хүрнэ гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ одоо жишээ нь энэ нэг ингээд нэг битсэн байна л та. Everyone wants to go to heaven but no one wants to die. Буюу хүн болгон диважн руу явахыг хүсдэг мөрчлөө хин ч яг өгөхийг хүсдэггүй гэд. Яагаад гэвэл энэ болохоор юутай харьцуулж байгаа гэхээр хүн болгон баян болохыг хүсдэг. Гэхдээ хин ч яг нөгөө нэг эрсдлийг хүлээхийг хүсдэггүй. Яг хамаг хүмүүс за мөнгөө нэг хадгаламжинд хадгалах юм бол за нэг 5%, 6% хүүтэй юм байна. Тэгэхээр тийшээ хийчи. За mutual fund ингээд топ компаниудад хөрөнгө оруулах юм бол мэдээж том ингээд алдагдал байхгүй гэж тэгж мэгдэг гэд амар тиймэрхүү арга ашиглаад идэг гэд. Тэгээ бас ингээд супермаркетын жишээсэн шүү дээ. Супермаркетын жишээ юу гэдэг вэ гэхээр хүмүүс дэлгүүр хэсгээр яг ингээд хямдарсан үн харах юм бол шууд тэр хямдарсан юм руугаа очиод авдсан шүү дээ. Гэхдээ ингээд стокны үн буурсан байх юм бол хүн болгон за энэ market is crashing гэд хинч хувьцаа аваа болчдөг. Тэгээд тэгсэн чинь эсэргээрээ стокны үн өсөөд эхэлсэн чинь хүмүүс аваад эхэлдэг. Гэхдээ хүн дэлгүүрийн барааны үн нэмэгдэх юм бол хүн өөр дэлгүүр рүү явдаг. Тэгэхээр ингээд яг тэр юмыг ойлгохгүй байхгүй яг ингээд би ч гэсэн ойлгоогүй л дээ. Би ч гэсэн ингээд юм өсөөл гэх юм бол за энэ ингээд ирээдүйд бүр өсөх юм шиг байна гэж авдаг. Гэтэ үнийн эрэхтэй яг ингээд буурсан үед нь л яг хүмүүс яг ингээд доор байж байгаа үед нь л ер нь ингээд юмнуудыг өсөөд байна гэдэг аваад. Тий, ер нь бол нэг тийм шиг санагцсан. Тийм байна. Ер нь стокны талаар дараа ном яг уншия. Уншия. Яг энэ хүн нэг ном recommend хийсэн байсан. Тэгээ тэрийг уншия. Тэр бас нөө Think and Grow Rich-ийг бас уншмаар байгаа. Тэгээ бүр дараа нь уншия заа. За тэгээ. За эхлээ сток уншичаад энэ хүн амар олон гой ном recommend хийсэн мөлий. Тийм. Энэ recommend хийсэн нэг ном нь хаана вэ? Би яг
Beating the Street by Peter Lynch гэдэг. Тийм. Тэгээд ер нь бол энэ хүний бас өөр нэг хэрэгжүүлдэг зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө баатруудыг ол гээд. Тэгээд тэр нь юу вэ гэхлээр ингээд за одоо role model одоо жоохон байхад чинь хүн одоо би энэ жүжигчин шиг болохыг хүсэж юм ч юм уу би энэ одоо спортын хүн шиг гэл тэр хүнийг амар хараад судлаад болохыг хүсдэг штэ. Яг ямар нэгэн баян хүнийг тиймэрхүү юмар л авах гэжсэн. Жишээ одоо шинэ нөгөө Warren Buffett гэдэг штэ. Нөгөө дэлхийн одоо stock market exchange-ээр ер нь бол хамгийн их ингээд мөнгө олж чадсан тиймэрхүү investor. Тэгээд тэр хүний ингээд бичдэг article болгон тэр хүн ингээд ямар юм дараачийн үйлдэл нь юу байх нь уу гэдгийг ингээд амар religiously баг өглөө болгон уншаад судалж модалдаг. Тэгэл ер нь бол нэг тиймэрхүү хүмүүсийн ертөнцид илүү хүл тавьж эхлэх юм бол бас илүү юм бас авах юм байна гэж ер нь бол тэр хүн ярьсан. Тийм тий. Ингээл миний мэдхгүй зүйл гээд байхын орон зүгээр ингээд өөрөө мэддэг болохын төлөө бол тий. Үнэ. Гэхдээ ер нь би бас бодсон. Ингээд би бол нэг амар баян хүн бүр амар тулцсан баян болъё гэж нэг амар боддоггүй шүү дээ. Зүгээр тэгэл яг хөө ингээд энэ хүний ярьсан санаанууд зөндөө зөв тэгээд ахын зөндөө байсан ч гэсэн ер нь бол амьдралтаа өөртөө ингээд сэтгэл ханамжтай байгаад өөрийнхөө байгаа байдалтай ингээд I'm enough би тангалтай гэж бодох юм бол ер нь бол тэгэл нэг амар яахгүйсэн ч гэсэн тэгэл зүгээр дээ гэж боддгоо. Тийм ахын байна. Хаяхан байна. Тийм дээ. За өөр юм байгаа л. Нэтийн ямар сая дуусгах жагаа за байлаа. Мас нахаа. Тэр нь бол баян болох ч ер нь бол энэ подкастыг сонсож байгаа баяж харган талаар сонсож байгаа хүмүүс. Ер нь сэтгхүүгээ өөрчлөвл ер нь маш хурдан хүрнэ. Тэгэхгүй бол ингээд сэтгхүү нь ингээд дороотлолтой ингээл. За энийг муухасаа баяж. Энэ бол баян хүмүүс яа хийдэг зүйл мүлгээд тэгээд хойш суугаад ах юм бол би ингээд ээж аав нь ингээд боломжтойсэн бол би ингээд өөрөө хийх хэлсэн ингээд дандаа ингээд хүнд ингээд тэр өөрийнхөө ингээд хариуцлагыг өгөөдөх юм бол ерөөсөө хизэж баяжихгүй бах. Харин ингээд өөртөө ингээд хувь заяаг гартаа атгаад за би одоо ингээд өөрөө яг ингээд санхүүгөө зөв удирдаад тэгээд амжилтанд хүрнэ гэж шийдэх юм бол тэгээд яг хүрнэ гэж бодож байна. Тийм. Тэгээ сүүлчийн нэг юм нь яг баян хүн болгон бүгдээрээ sales person байдаг шүү гэдгийг бас бодоорой. Sales person гэдэг нь болохоор ингээ бараа зардаг хүн. Тэгээ ер нь бол ингээд ер нь бол үргэлж зарах хэвээр. Би хинээс сонсч илаа та. Яг ингээд хизээч яг худалдан авалт чинь ингээд зарж байгаа юмнаас чинь их байх сүү гэж ярьдаг юм билэ. Тэгээд юу зарж гин, одоо мэдлэгээ зарж гин, өөрийнхөө бараа зарж гин, өөрийнхөө үзэл бодлоо зарж гин. Үгүй өөрийнхөө үзэл бодлоо зарж гин. Үгүй ер нь ингээд зараал явах хэвээр. Өөрийнхөө мэдлэгээ зарж байгаа юм шүү. Үгүй мэдлэгээ зарж гин, тэнгуут нь бас ингээд бүтээгдэхүүнээ зарж гин. Тийм. Ингээд худалдаж авахаас илүү зараалаа. Тийм ер нь бол ингээд бодоод үзэхэд хамаг баян хүмүүс хамаг юм ал зарсан л байхгүй. Amazon ингээд Apple ингээд хүмүүст ингээд sell хийж те зарж гин. Тэгээд Mark Zuckerberg тэгэл Instagram, Facebook-ийг ингээд бидний хоолон дээр зарж гин. Netflix зарж гин. Өөр хин байна баян гэх юм бол. Тэгээд нөгөө нэг LVMH-ийн эзэн бүтээгдэхүүнээ ингээд зарж гин биднэрт. Тэгэл бид нар худалдаж аваад байгаа байхгүй. Худалдаж авж байгаа хүн бол үргэлж ядуу байна. Тэгэхээр хідүүлээ зардаг болцгоо. Зардаг болцгоо. Тэгээд нөгөө тийм болохоор яг нөгөө нэг хүмүүс чинь ингээд sell me this pen гэлээд шин. Энэ үзье надад зар. Sell me. За нэг тийм сайхан байна. Тэмхээр гоёлаа. 20 дугаар дугаартаа иргэн ирсэндээ баяртай. За ямар нэгэн дуугаар дуусах уу гинэ. За Rich song гэж яах вэ? За хоёлаа баяжна. Манай подкаст хэлцтэй. Бүгдээрээ баяцсан.